Хүүхдүүдээ энэ ямар хөгжимтэй? Шагшуур. Шаг гэж дууддаг учраас шагшуур гэж нэрлэдэг байх нэ. Өнөөдөр бүгдээрээ шагшуур хөгжмийг ашиглаад хөгжмийн хэмнэлээр тоглох болно. Хэрвээ танай гэр шагшуур байхгүй бол энэ юу вэ хүүхдүүдээ? Тарны сан дотор будаа хийгээд шагшуур олгосон. Өстой зөв. Тарны савн дотор будаа хийгээд шагшуур хийж болно. Эсвэл өөр ямар нэгэн савн дотор будаа хийгээд дуургаад шагшуур хөгжим хийж болно шүү хүүхдүүдээ. За хоёлаа дуурайд үзхөө. Одоо бүгдээрээ өөрсдийнхөө хийсэн шагшуур хөгжмөө ашиглаад удаан хурдан хоёр янзын хөгжмийн хэмнэлд хөгжимдөж үздэцгээе. Тэгэхээр удаан хэмнэлт хөгжимдье. Одоо шагшуур хөгжмөө ашиглаад урдан хэмнэлтээр хөгжмийн аянд хөгжимдөж үздэцгээе. Хүүхдүүдээ өнөөдөр шагшуур хөгжимтэй танилцж хурдан удаан хоёр янзын хөгжмийн хэмнэлд хөгжимдөж үзлээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Баярлалаа.